Эмнэлгийн мэрэгжилт нь үйл ажиллагаандаа дор дурдсан ёс зүйн тулгуур зарчмыг баримтлана. Үнэлэг энэрэнгүй байх зарчмын хүрээнд хүний эрүүл мэнд, сайн сайхны төлөө анхаарал тавих, хүн бүрийг энэрэн хайрлах, асрах, тусалж дэмжих, хүндэтгэлтэй хандах зарчмын хүрээнд хүний язгуур эрхийг хүндэтгэн хамгаалах, сонсох, өөрийн бодол санааг зөв ойлгуулах, хүлээцтэй харилцах, ээлдэг, даруй төлөв байх, нууцыг хадгалах. Чин үнэнч шудраг зарчмын хүрээнд хууль ёсыг чандлан сахиж, дүрм журмыг биелүүлж, төвшин шудраг, эв нэгдэлтэй байх. Хүн бүрт тэгш хандаж үл ялгуурлах зарчмын хүрээнд хүнийг үндэс угсаа, хил, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдал, бэлгийн хандлагаар нь ялгуурлан гадуурхахгүй, үйлчлүүлэгч бүрт адил тэгш хандах. Хариуцлагатай байх, боловсрч хөгжих зарчмын хүрээнд хөдөлмөрч хичээнгүй, даруй төлөв ням бай, мэрэгжлийн ур чадвартай байх, насан туршдаа сурч боловсрч, мэдлэг мэрэгжлээ байнга дээшлүүлэх.